Нүдийг минь чи хөөрхөн гэж ширтэхдээ гунигтай эсхийг нь хараарай. Уруулыг минь чи улаахан гэж үнсэхдээ үгийг минь сонсоорой. Гарыг минь чи булбраахан гэж атлахдаа хийсэн хоолыг минь магтаарай. Олон оны тэртээд нэгэн бүсгүй хайртай залуудаа ийхүү хэлжээ. Харин залуу хариуд нь хаврын цэцэг шиг, намрын жимс шиг, зуны нар шиг, өвлийн анхны цас шиг сайхан чамаагаа би яг л охин шигэ нандинан хайрлах болно гэжээ. Өнөөдөр тэр үгэндээ хүрсэн нэгэн сайхан залуугийн хайртай гэргийгээс, хайрлагдсан бүсгүйгээс түүндээ зориулан 247 ширхэг сарнаа цэцэг илгээсэн юм а. Хайрыг мэдэрсэн бүсгүй хүнд л ийм их сэтгэл ундруулж чаддаг байх. ертөнцийн дөрвөн зүг шиг ёроолоор мэндэлсэн дөрвөн сайхан нуган өртөө нэгэн айлын баяр жаргалыг зуучлан хүргэхээр зорж явна. надад заяасан тэнгэрийн хишиг чимээ насаараа хайрсан зүрхний шиг минь нандин жаргалаа хоёулаа инхрилээ нартай орчлондоо бүр дамдранаа жаргалаа хоёулаа ихрилээ нартай орчлондоо өөр дамдранаа итгэлийн наран сэтгэлийн чимээн энэхэн яасан сайхан билээ оин зөөлхөө сайн байна уу? Батамгалан мөн үү? За өөрт чинь энэ сайхан бороотой өдөр 247 ширхэг ийм зэрлэг сарнаа илгээсэн байна. За та одоо хинээс гэж бодож байна? Гэр бүлээс та. За би захааг нь уншиж өгье. Тэгээд энэ сайхан өдөр орчлоо хорвоог онож мэндэлсэн эрхэм сайхан өдөр нь тохиож агаад бас баяр хүргье. За ингэсэн байна. Бороо ганц нэг тусалсан Стокгольмын игэл нэгэн өдрийн мэндэ. Энгийн нэгэн өдөр боловч чиний минь, таны минь мэндэлсэн өдөр тул бидний хувьд эрхэм чухал өдөр юм шүү. Чамдаа бас таньдаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргье. Ханаа би охин шигээ хайрлана гэсэн хайж уярмаар сайхан үгэндээ чи минь хүрсэн. Халуун дулаан нөмөр нөөлгөнд чин би энэ яваа насаа дэндүү жаргалтайгаар туулж яваа. Чамаагаа би тэнгэрийн хишиг надад зориулсан хорвоо ертөнцийн гайхалтай нэгэн төлөвлөгөө гэж боддог. Аль насныхаа сайн үеийн үрээр чамтайгаа өвчсөн юм болоо. Эр хүнд байж болох бүхий л сайхан чанарууд чамд минь бий. Сайхан эр хүн, сайн хань, хайр дүүрэн аав, хамгаас эрхэм нандин чи минь санаа сэтгэл саруул, сайхан би эрүүл, хайранд минь жаргалтай, харцанд минь ойрхон байх болтугай. Гарыг чин дэрлээд, гэрийг чин гэгүүлээд насан үрд амьдрнаа. Хань бадам ханд тэгш дөрөв эрдэнэ мэт сайхан хөвгүүдээс нь гэсэн байна. За энэ захидлыг бас танд өгье. Тэгээд өөрт чинь зориулаад бас ганцхан хувь шүлэг бичиж өгөөч гэсэн хүсэлтийг одоо бадам ханд бүсгүйн зүгээс гаргасны дагуу бас шүлгийг бичээд аваад ирлээ. Тэгээд одоо ажлын сайн уу? Энэ ажиллаа хэр удаж байна? Бра. Hans Podcast дог. Gratis. За, Батамгалан гэдэг энэ сайхан нэрээр нь шүлэг бичиж өглөө. За, баярлалаа. За, бүлээн цээжнийхаа нөмөрт бүтэн амьдралаа багтаасан, аргадаж туулдаг хүний хорвоод алганыхаа дулаанаар бүгдийг ивээсэн тэнгэрийн доор тэнгэр гэмээр хинүүн уужимхан Монгол эр хүн та атгсан гар шиг дэлхийн алганд амшигээ нандинсан мөнхийн хайр та
мэлмийн хасцаар үлмийн тоос арчдаггүй. Мэхийж тонголзон өвдөг бохирдаггүй. Гар шиг дүрлсэн халуун сэтгэл гариг шиг ассан хатан зориг. Агуу үжим ертөнцийн хязгаарт аяд шуран хайсан эртний сайхан. Зэмбийн нэг шиг дэлгэр орноо даваа сарнаар онож мэндэлсэн ангар нарны дор үрсэн ивэсэн бурхан амраг хонгор бүсгүйгээ дуулуулан жаргаасан ухаан нас нэмж ухаан тэгшилсний баярт өдрийг нандин эрхэмсэг танаа айдхан дэвшүүлье. 2026 оны 6 сарын 12-нд Стокгольм хот гэжээ. За баярлалаа. За тэгээд Маш их баярлалаа. за тэгээд Батамбалан маань өнөөдөр хаврын ийм сайхан 502-ын босгон дээр ийм сайхан өдөр мэндэлжээ. Тэгээд бас үр хүүхдүүдтэй тэгш дөрөв эрдэнэ болсон дөрвөн сайхан хүүтэй юу гэж хэлмээр вэ? За тэгээ хань жил үр хөвгтөд бүгдэнд нь маш их баярлалаа. Гинтэн байж чадлаа. Тэгээд эсвэл төсөөлөг гинт ороод ирлээ. Тэгэхээр маш их баярлалаа. Та нартай бүгдэнд нь хайртай шүү. Та нархаа төлөө эцсийн хүртэл явна гэж хэлээ та. Эртний барилга уу? Тэрний байдлыг яг өөрчлөн байгаа хэвээр нь тусалж байна. Яг нөгөө өөрчлөлтгүйгээд Түгээр яг цуглаад сэргээж байгаа. одоо тэр нөгөө ийм баримт шиг юм байна шүү дээ, тий? Бас орон дахны өрн дахны байдлаар багтаасан. Тэгээд яг нэг бүх юм байгаагаар нь өнгийн сэргээд Хамт хуурга бүрэн түүх өгүүлэх Стокгольмын төвийн эртний барилга архитектурын гайхамшгийг тэрл хэвээр нь сэргээн засварлах хүндтэй бөгөөд хариуцлагатай ажлыг гардан хийж түүх бүтээлцэж байгаа тэрээр энэ цаг мөчийн завшааныг ашиглан эрхэмлэн хүндэлдэг хүмүүстээ баяр талархлаа илэрхийлэхийг хүссэн юм а. Харь холын газар анхны ажлын гараагаа эхэлсэн ERN нэртэй барилгын хувьцаат компани хамт олон болон амар санаа ах инх нэм нартаа баярлаж талархаж явдаг шүүгээд амьдралд нь аз жаргал эрүүлэнх өөртөө хүсдэг хамгийн сайн сайхан бүхнээ хүсье гэсэн юм а. Хань ижлээ ингээд охин өршигээ хайрладаг. Үнэхээр сайхан мундаг нэгэн гүндөөгүй монгол залуу байна. Тэгээд гэргийн хэлэхдээ бас 4 жилийн өмнө хайртай аавыгаа алдаж байлаа. Тэгээд аавын маань оронд аав болж, нөмөр нөөлөг минь болж, илч дулаан минь болж ингэж ивэж явдагтсан одоо талархаж явдаг шүү гэж дахин хэлсэн шүү. За баярлалаа. Хандаа ч гэсэн тэгээд хайртай шүү. Одоо тэгээд манай би ч 4 хүүтэй ганц эмэгтэй манай хань байгаа. Тэгээ ханийгаа хөгч охин шиг хайрлаа гэж амласан. Ямар санаад явж байна. Та хандаа хайртай шүү л гэж. Аль нутгийнх вэ? Дундгой аймгийнх. Дундгойн дуу тий. Дундгойн гогтал гэсэн байх. Дундгойн чи ер нь бүгдээрээ дуулдаг гэжтэй. Яах дуулна. Гэтэ бүгд бас дуулахгүй. Тэгээ дуулнаа бүгд дууч гэсэн. За тэгээд энэ цаг мөчид бас Стокгольм хотод хүмүүсийн сэтгэлийн илгээмжийг хүргэж байгаа энэ мэдчилгээг маань зориулаад үзэгчдэнд зориулаад нэг ганцхан бадаг дуу аялаач тийх үү? За одоо дуу муу. Чи ямар дуу дуулах вэ? Толгомдаад аягуулсан. Ожим талдаан дуу төргөлж идэшилнэ. Улсаас тасарч наран мандж хөрнө. Удам Монголд минь өглөө мэндэлэхэд уурга барьсан адуучин уртын доо аяллана. Тэргүүн дэнжэд солонго татж үзэгдэнэ. Тэнгэрийн хаяа улам цэлийн харагдана.